За эхлэх үү? За. За одоо бид гурвын хөндөх сэдв бол одоо нэлээд тийм сонирхолтой хүмүүсийн сонирхлыг татсан хурц сэдв байгаа. Эдийн засгийн хөгжил ба үндэсний баялаг ба нийгмийн шударга гэсэн. Тэ. Хамгийн их одоо хүмүүсийн анхаарлыг татж байгаа нэг сэдв бол манай өнөөдрийн Монгол улсын эдийн засгийн хөгжлийн үр дагавар нэг буруу үр дагавар нь болох энэ баян хоосны ялгааны асуудал тэ. Цөөхөн гэр бүл үндэсний нийт баялагын бараг 90%-ийг нь эзэмшиж байгаа ч үлээ нэг тийм алтан бос нэг тийм татвар эзэмшигчдийн 5% нь хадгаламж эзэмшигчдийн 5% нь бол нийт хадгаламжийн 95%-ийг эзэмшиж байна гэж байгаа. 5%. Тий. Тэгээ нийт хадгаламж эзэмшигчдийн 5% гэдэг чинь одоо нэг хэдэн мянган айл гэсэн үг шүү дээ. Хэдхэн мянган айл. Мянга ч хүрэхгүй айгүй шахуу айл. Тэр нь 300 төгрөхийн тухай яриад байгаа юм да. 300 400 төгрөх ч юм уу те. Тэгээд нийт хадгаламжийн 90% эзэмшиж байгаа. 95% эзэмшиж байгаа. Тэр дотроо тэр одоо 3000 өргөх тэр тэн дотроо одоо юу гэдэг дахиад задлаад үзэх юм бол нэг 40 хэдэн айл гэдэг тоо явдаг баха те. 40 хэдэн айл нь бол бараг 80-90% нийцэлж байгаа. Тэгэхээр энэ бол их ноцтой зүйл. Яг уг нь 700 гаруй мянган хүн харилцагтай хадгаламжтай гэхдээ тэндээс нэг 10 саяас дээш хадгаламжтай иргэн бол ховор. А гэтэл тэрбумаар хадгаламжтай иргэд цөө хэсэг нь. Тэгээд бүх дийлэнх одоо хадгаламжийн 95% эзэмшиж байгаа. Тэгээд компаниудын эзэмшилчсэн нэг тиймэрхүү байдалтай болчиход байгаа. Тэгэхээр энэ бол яг нөгөө юу гэж нэрлэдэг л дээ. Эдийн засгийн нөгөө улс төр эдийн засгийн ухаанд бол энэ нөгөө нэг нийгмийн хайч. Тэг ингээд хайчны гоё ингээд хоёр тийшээ ингээд алцаагаад ах тусам эдийн засгийн болон нийгмийн улс төрийн тогтворгүй байдал руу улс үндэстнийг бол шууд хөтлөн оруулдаг. Үүнээс одоо бид ингээд түрүүн хамгийн анхны асуудал нь бол юундаа байна вэ гэхээр бол хүмүүс бассан чи 90 оноос хойш бол нэлийн юм ойлголоо шүү дээ. Хувийн өмчтэй байж болно, хүн баяжж болно, хөрөнгөтэй байх ёстой гэдгийг хүлээн зөвшөөрчлөө. Асуудал нь юундаа байна вэ гэхээр чи тэр хөрөнгө баялгаа яаж бүтээж олсон юм бэ? Нэг хэсэг нь бол өдөршнгөө хөрхөн амтан зүтгэл хөдөлмөрлөл хөлсөөгөөжуулал тэгээ манай монголчууд чинь цөөхөн учраас бие биенийг харж байгаа шүү дээ. За манай бат төвшин хөрхөн амт ингээд зүтгэжсээр байгаа л шгүүч бас юмд хөрлөө шүү аваа шүү гэдэг ингээд баярлж байгаа. Нэг хэсэг нь бол зүгээр хуруугаа хөдөлгөхгүй байж байгаад л одоо чиний тэр түрүүний сэдвээр бид нар хөндөдөөсөн тэр Цукерберг гэдэг даазан таарад байна гэж ярьж штэ тий. Тэгсэн бас хүмүүс байгаа байхгүй. Эрх мэдэл албан тушаалынхаа дагуу би бас нэг одоо агентлагийн газар ч юм уу ажиллаж хагаад энэ нэг лиценз байгаа юм байна гэж сонсчихвол тэгэл газрын 8 гэдэг ч одоо бол тэгдэг л байсан шүү дээ. Хүн амтай очиод газар авъя гэхээр газрын тэр хариуцчихсан хүмүүсүүд нь бол за маргааш хүрээ дээрээ гэдэг маргааш нь хүрээ дээрхт нь бол өөрөө урд өдөр нь тэр газрын өөр дээр бичээд авчихсан. Тэгээд нөгөө хүний өрөвтөр таны нэг газар чинь байхгүй болчихсон байна. Хүн авчихсан юм байна гээл. Тэгэл тэрийг эргүүлээл нөгөө зайшгүй шаардлагатай нэг нь үйлдвэрлэл явуулаад юм хий бүтээ гэж яхад нөгөөх нь зүгээр л одоо мэдээлэл дээр сууж байгаагийн хувьд гарын үсгээ зарах бололцоотой байж байгаагийн хувьд тэгж ингээ шийдэл тэгэл ингээл хөлжөөд явдаг. Тэгэхээр тэр чухам ямар замаар хөлж өгч шудраг хөдөлмөрөөрөө хөлжсөн үү эсвэл чи хууль бус аргаар гэдэг юм уу эрх мэдэл албан тушаалаа ашиглаж хөлжсөн үү гэдэг асуудал байна шүү дээ. Тэр чинь нөгөө нийгмийн ялгарлуу чинь одоо дэлхийд энэ нийгэм доктортой байх уугүй юу гэдгийг тодорхойлж байгаа гол зүйл. Хүмүүсийн ерөөсөө өнөөдрийн нийгэм улс төрийн өнөөдрийн төлөв байдалд дургу байгаагийн нэг үндсэн шалтгаан нь бол энэ баян хоосны ялгаа байгаа. Ядуурлын асуудал байгаа юм л да. Харьцангуй ядуурлын асуудал. Тэгээ ядуу болчих дээр тэр хүмүүс чинь тэрнээс гарч чаддаг юм байна. Угаасаа гарч чаддгүй. Угаасаа мөнгө төгрөг нь байхгүй учраас боловсрал эзэмшиж боловсралд эзэмшиж хүүхдээ өлегтэй сургууль явуулж чадахгүй. За тэгэл байр нь байхгүй, мэрэгжил нь байхгүй, ус, хоол, хүнс ч гэсэн тэгэл одоо хамгийн хямдл, хамгийн чанаргүй юм дээр л хурж ирж байгаа байхгүй. За бодвол бол ийм байна. Тэгээд дээр нэмэхэд түрүүний энд хамраа өгш яриад байгаа хуруугаач хөдлөхгүй баялагтай болчиход байгаад нь бас нийгмийн дургуутал үүснэ. Мэдээж хэрэг. Тэр тусмаа тэр байдал нь улам тэр заагийг улам дэмжин энэ тогтолцоо хэвээрээ байгаад бол хоёр дахь нэг иргэдийн дургуутлыг төрүүлэх зүйл нь нөгөө шудраг бусаар олсон мөнгөтэй хэсэг үүсээд байгаагаас гадна нийгмийн бий болсон баялаг нь хуваарлалт нь бас дахиад шудраг бус байвал энд бас тогтолцооны гажууд л үүснэ. Чинь нийгмийн баялагын хуваарлалтыг бид нар яаж дахин хуваарлалтын зарчим нь яаж явж байгаа. Тодорхой хүмүүс нийгмийн баялагыг бий болгож байгаа процесс дондоос нь бас авчдаг. Хуваарлалтын замаас нь бас хууль бусаар авчдаг. Энэ хоёр зам хоёулаа давхцаад нийгмийн баялагын дэвшүүлс байдлыг үүсгэж ивэл бид ярихаас өөр аргагүй асуудал болж байгаа. Нөгөө талаар бол шударгаар хөдөлмөрлсөн бол дэмжихээс өөр аргагүй гэсэн юм л байдал. Өөрөөр хэлбэл энэ нийгмийн шудраг бус байдлыг
таслан зогсоох тийм ээ. Тэгээд цааш нь эрүүлжүүлж зөв голдрол руу зам руу засаж оруулах явдал нь бол төрийн үр. Харин яаж вэ? Миний бодлоор бол нэг хамгийн гол асуудал бол юуны өмнө эхлээд энэ төрийн албаар дамжуулж баяждаг явдлыг таслан зогсоох хэрэгтэй тий. Хууль дүрм журм төр бүлийн дээр хатуу хандах хэрэгтэй. Энийг таслан зогсоохын тулд ард түмний хяналтыг хүчтэй болгох хэрэгтэй. Иргэний оролцоог илүү нэмэгдүүлэх шаардлагатай тий. Дахин хуваарлтын системийг бид нар үндсээр нь өөрчлөх шаардлагатай. Дараагийн хоёр дахь алхам нь энэ юу гэхээр нэг прогрессив татварын систем нэвтрүүлэх хэрэгтэй тий. Бага орлоготойгоос нь бага татвар авдаг. Тэнгэр тулсан их орлоготойгоос нь мөн төдий хэмжээний тэнгэр тултал татвар авдаг. Гэхдээ энэ дээр нэг зарчмын зүйлийг бол бид нар ерөөсөө мартаж болохгүй. Энэ юу гэхээр зэрэг ядуу байгаагийн дэмжиж урамшуулж болохгүй. Өөр ядуурлыг нь тий. Тэр үний ядуурлаас гарахыг нь дэмжих хэрэгтэй болохоос биш ядуу байгааг нь урамшуулж болохгүй. Баяжсан хөлжснийг нь тэр шударгаар баяжиж чадсан юм бүтээгээд баяжиж чадсан бол тэрийг шийтгэж болохгүй. Ийм зарчмаар явахгүй бол энэ зарчмаа бид нар зөв авч явж явахгүй бол нөгөө нэг орсуудын хэлдэгч нөгөө нэг бясаанаасаа салах гэж хагаад байшингаа шатаав гэдэг шиг нөгөө эдийн засгаа эрүүлжүүлэх гэж хагаад харин ч бүр сэх харахгүй юмд орно. Венесуэл шиг юм болох юм бол ер нь бол нийгмийн шудраг ёсны асуудал бол олон мянган жилийн түүхтэй л асуудалтай хүн төрөлхтөн одоо тэр төр зэсэг гэж бий болсон цагаас л баг яригдсан байх. Ер нь яг бол одоо шудраг байх вэ гэдэг. Тэгээ нэг сонгодог жишээ байдаг шүү дээ. Кодын програмын шүүмжил дээр чинь ярьдаг. За яг хоёр нөхөр байна. Хоёулаа адилхан хөдөлмөрлөдөг. Нэгд л адилхан хөдөлмөрлөж байгаа юм чинь авж байгаа цалин бол адилхан л байх ёстой гэж. За хоёулаа нэг сая төгрөгийн цалин авлаа гэд. Гэхдээ энэ бол одоо жишээ нь ганц бие хүн. Энэ бол эхнэр 5 хүүхэдтэй. Тэгэхээр нэг хүн тухайн зэрэг шал ондоо болчиход тэгээд амжиргааны төвшин болох дээр шал ондоо болчиход байдаг. Тэгэхээр тэр нийгмийн шудраг ёсыг хангадаг механизм нь юу байх вэ, яах вэ гэдэг асуудал. Тэгээд энэ дээр бас нэг янз янзын орлогууд хийгээл байгаа л да. Ямар сандал дээр хүүхдийн мөнгө энэ төр гээл гаргаж ирээл ингээл явж байгаа. Гэхдээ энэ эдийн засгийн арга улс төрийн тэр нэг элдв янзын уриал озон эмэтэмээ юмнаас гадна бас нэг тийм нэг яс суртахууны тэр нэг суур зарчмын хүнлэг инэрэнгуй ёсны тэр нэг тийм одоо этик моралын шинж чанартай юмнуудыг бол бид нар энэ ч оруулж ирмээр юм шиг байна. Тэгээ энэ юмнууд маань тэр эдийн засгийн хууль тэр эрх зүйн хууль мөл бусад юмтайгаа уялдаж байж энэ цогцоороо явна гэхээс биш зөвхөн одоо тэр одоо нэг тийм төр засгийн шийдвэр гэдгээр бас энэ явахгүй юм шиг байна л да. Ялан гоёа тэр нэг элдв янзын аргаар одоо мөнгө олчихсон одоо тэр азар гэж ярил л да. Тэр хууль бус гэж яриха боли. Тэр азар олсон тэр хүмүүсүүд нь бол нийгмийн баялагаас хуваарлалтанд бас нэг жоохон идэвхтэй оролцдог. Нийгэм тэр ялангуяа тэр одоо тэтгэлгээний чанартай арга хэмжээнүүдэд оролцдог, жишээнүүд бол шүү дээ. Их энгийн механизмууд байд юм л да. Байлаа л да. Жишээ нь ингээд Германд намайг эдийн засгийн хичээл заалгаж байхад манай эдийн засгийн профессор ийм жишээ татчихсан. 18 дугаар зууны одоо 70, 80, 90-ад он гэхэд Европод нөгөө капитализмын хөгжил оргил руугаа ортоод аж үйлдвэр жилтгэлөө ерөнхийдөө аж үйлдвэрийн хувьсгал ялаад тэгээд эрсний дараагаар бол Европод нэг тийм бүхэл бүтэн нийгэм давхар үүссэн гэж шөнийн амьдралтай гэдэг нэртэй. Тэр юу хөр зэрэг нөгөө эхний генерацийн нөгөө баяжсан хөрөнгөийг бүтээсэн хүмүүсийн үр хөвгтүүд. Тэгээ яг хөр зэрэг бриллиантаар гойдог. Тэгээд шөн амьдрдаг гэдэг нь дандаа 6 цэнгэний газруудаар гисч явдаг, өдөр нь унтаж амардаг. Тэгэхээр Европ ямар Германаас эхлээд Англиас эхлээд ямар хууль гарч ирсэн гэхээр зэрэг хүн үр хөвгтдээ өв хөрөнгөө өвлүүлж үлдээхдээ үйлдвэрлэлийн хэрэгсэл өвлүүлж үлдээж байвал баг татвар авдаг. Бэлэн мөнгө одоо эд хогшил, гоёл чимэглэл, бриллиант одоо өөр юу гэдэг те тансаг машин техник одоо орд харш одоо ийм юм ингээд өвлүүлж үлдээх юм бол 90 хүртэл хоёрын татвар авдаг тэр өвлүүлж үлдээж байгаа юмнаас. Ингээд Японд бас тийм гэж байна. Тэгээд ингээд ирэхээр зэрэг Аажимда явандаа тодорхой хугацааны дараагаар 10-20 жилийн дараанаас эхлээд ер нь бол хүмүүсийн нөгөө үр хөвгтдээ өв хөрөнгө өвлүүлж өгөх хандлага нь хүртэл өөрчлөгдөв. Гэрээслийн өвийн татвар гэдэг ч юм уу л да. Манайд бол тэр чиглэлээр бол ер нь ховор штэ. Дээр нь жишээлбэл Германд энэ банкны хадгаламжаас ялангуяа өндөр хадгаламжаас бол заавал татвар төлдөг. Тэ.
олон тэрбум төгрөгийн хадгаламжтай хүн бол тодорхой юм. Тэр чи одоо зөвхөн жилийн 10% гэж бодоход л 10 тэрбум төгрөгтэй хүн чинь зүгээр л хүнд тэрбум төгрөг аваад л ингээд суугаад шүү дээ. Тийм өндөр орлоготой хэсгээс нь бол 30-40% татвар авдаг улсууд Европт зөндөө байна. Капитал орлого татвар гэж нэр. Баялагын тэгшүүс хуваарлцдаг ясыг төлөвшүүлэхийн тулд олон нийтийн оролцоотойгоор зохицуурал авахгүй бол нэгэнт ямар ч гэсэн бидний хараад байгаа зүйл өнөөдөр Монголд тодорхой хэмжээний гажуудал үүсчлээ. Нэг засах шаардлага бол байгаа. Миний хувьд бол яг төрийн шинжилтээс л эхлэх юм болов уу гэж харж байна. Яг үнэн байна л да. Төрөөр дамжиж албан тушаал мөнгөнд хүрдэг энэ сувгийг л засахгүйгээр бид нар энийг бол дээрээс нь заслахгүйгээр доороос нь иргэдийг шударга бай гэж хэлэх нь бас утгагүй юм болов уу гэж хараад. Яг үнэ. Тэгэхээр өөрөөр хэлбэл төр өөрийнхөө энэ эдийн засгийн хөгжилд гүйцэтгэх үүргээ зөв ухамсарлаж ойлгох хэрэгтэй байна. Тийм. Гэхдээ бас нэг асуудал байгаа маа. Бас төрлөө гэхээр чинь одоо анхны их хурл бүрдчихсэн түүхийг харахад бол хичнээн сайхан шударга одоо хүмүүс ингээл үнэхээр л романтик бодлоор ингээл төрөлсөн жишээ байна тийм ээ. Ингээл явж исэн. Тэгэл одоо тэрнээс хойш 90 оноос хойшхын баг хурл их хурлуудыг ингээд хараад байхад бол энэ их хурлын гишүүнээр сонгогдож байгаа хүмүүсийн дунд бизнес эрхэлж байгаа хүмүүсийн эзлэх хэмжээ нэмэгдсээр ирсэн байхгүй. Дөнгөж нэг 20% байсан шүү дээ 90-д онд бол. Тэгэхэд чи өнөөдөр одоо 10 жилийн дараа гэхэд чинь 20 жилийн дараа гэхэд чинь өнөөдөр 60% нь орчихсон шүү дээ. 60% ямар нэгэн зэрэгтэй хүмүүс аж ахуй эзэмших тусгай сонирхолтой хүмүүс. Тэр хүмүүс чинь эрх биш өөрийнхөө л тэр бизнесийг л бодно гэхээс биш юу н тэр нийтлэг эрх ашигыг бодоход 60% нь тэгээд бизнесийнх тэгээд дээрэс нь үлдсэн 40% дотор нь төрөний бидний төрөөр дамжсан гэдгээд зарим төлөөлөл гэдэг. Ингээд их хурл жоохон тийм анхныхаа тийм цэвэр байснаас бол гарцсан. Цэвэр байсан байдал нь алдагдсан. Өөрөөр хэлбэл ерөөсөө төр өөргөө ухамсарлахаас гадна иргэд улс төрд оролцоогоо шинжлэх хэрэгтэй тийм. Ухамсартайгаар оролцох хэрэгтэй байна тийм. Бидний сонгосон хүмүүс. Тийм бидний сонгосон хүмүүс тийм. Тэгээд хамгийн гол нь ард иргэд нөгөө төрд тавьдаг хяналтаа хүчтэй болох хэрэгтэй байна л гэсэн үг шүү дээ. За.